Эрхэм үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтхан хүргэж байна. DBS Лизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвийн өмсгийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээ сурвалжлагуудаа хүрэхэд бэлэн болоод байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдөр Дархан хотын залуучууд театрын урдах наримдал талбайд Төмөргүй төрөх бидний хариуцлага 2 дугаар аян нээлттэй хэлээ. Сахины чиглэлээр гарна. Аюулгүй зай хэмжээгээ авна. Дархан аймгийн гамшигын эрслийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн байгаль хамгаалах ухамсар, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор санаачилан хэрэгжүүлж байгаа Төмөргүй төрөх бидний хариуцлага нөлөөлийн 2 дугаар аян эхэллээ. Нээлтийн арга хэмжээний хүрээнд онцгой байдлын газрын ой хэрийн төмөрт ашиглагддаг багаж техник хэрэгслийг иргэд олон нийтэд сурталчлан зохиомлоор галт төмөр өсгөж унтраахад дадлах сургалтыг үзүүлсэн юм а. Мөн ой хэрийн төмрийн үеэр түлэгдсэн болон шаргацсан тохиолдолд анхны тусламжийг өөртөө болон бусдад хэрхэн үзүүлэх талаар биетээр үзүүллээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр жил бүр уламжлалт болгон зохиогддог гамшигын аюул дэлхийн дахин сэдэвт зохион бичлэгийн уралдаанд амжилттай орлон сурагчдад мөн шагналыг нь гартууллаа. Монгол улсын улсын онцлог комиссын 01 онцгой ерөнхий газрын даргын 02 за аймгийн засгийн даргын 0 өдөр албан даалгавар хүрээнд ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх тэмцэх нь албан даалгаврын хэрэгжилтийг хангаж байна. 2 дугаарт Дархан аймгийн гамшигын эрсдэл бурлах орон нутгийн зөвлөлийн 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын нэг томоохон ажил энэ аян байгаа. Жил болгоны одоо хаврын улиралд ой хэрийн төмрийн эрсдэл бий улсын нөхцөлд хийдэг энэ аян маань энэ хүн амыг сургаж бэлтгэх, хүн амд сурталчлах, мэдлэг мэдээлэл олгох, дээрээс нь одоо гамшигаас хамгаалах, мэрэгжлийн анги, төмөр унтраах одоо мэрэгжлийн ангиудын бэлтгэл үйлдвэрийн байдлыг хангуулах гэдэг ийм одоо ажлууд одоо жил бүр явагддаг. Энэ ажил маань энэ жилдээ өнөөдөр зохион байгуулалт явж байгаа юм аа. Жил бүр гамшигын аюул дэлхийн дахин зохион бичлэгийн уралдаан ахлах тундагийн сурагчдын зохион байгуулалт. Энэ жилдээ Дархан аймагт 21 жилээр зохион байгуулж байгаа. Жил бүр одоо тоо нь өсөж идэг. Хүүхдүүд маань оролцоо нь одоо өргөн хүрээнд байж идэг. Одоо дэлхийн нийт уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдалд дэлхийн нийт гарч байгаа гамшиг бас юунаас болж байна? Хүний буруутай үйл ажиллагаанаас уу, байгаль экологийн тэнцвэр алдагдсанаас уу, ер нь ямар үлдээс гарсан гэдгээр хүүхдүүд өөрсдөө сэтгэж энэ чиглэлээр одоо зохион бичлэг уралдаан энийг даван тулахад одоо ямар арга хэмжээ авах ёстой, юуг сурч мэдсэн байх ёстой гэдэг олон одоо хүүхдүүдэд ойлгуулах мөрдөнтэй арга хэмжээ. Энэ жилийн хувьд бол одоо 300 гаруй хүүхэд оролцсон мэтэлэн 30 хүүхдийг шалгаруулж өнөөдөр ахлах тундагийн сурагчдыг одоо шагнал урамшлаар хангаад ингээд явж байна. Эдгээрийн бүтээлийг одоо цааш урьдчилан сэргийлэх ажилдад ашиглаж ингэж үзэсгэлэн одоо гаргаж ингэж ажиллах чиглэлтэй байна. 18 дугаар сургуулийн 10 ангийн сурагч намаас зэрэгдэг. Би болохоор гамшигын аюул дэлхийн дахинд уралдаан зохион байгуулагддаг жил болгон тэгээд галт төмөр сэдэвт 2 дугаар барьжилсан байгаа. 10-аас 12 дугаарын дөрөлт. Яг би төвтөө эсэвдсэн, яг өөрт яаж тохиолдсон, түүнээс яаж одоо ухаарсан зүйлүүдээ ингэ бичсэн. Гал бол дулаан өгч гэрэл хийгээ авчирдаг гэсэн нэг талаараа хор хөнөөлтөө гэхдээ аюулгүй байдлын дүрмээ баримтлаараа л гэж. Би 4-р сургуулийн 11-ийн Б ангийн сурагч тэгээд 2 дахь жилдээ оролцож байгаа. Тэгээ энэ нөгөө гамшигын аюул дэлхийн дахин гэж сэдвээр хөрсний бохирдол, агаарын бохирдол сэдвээр бичсэн. Тэгээ нөгөө хүний буруу үйл ажиллагаатай холбоотой тэрийг хөндөж бичсэн байгаа. За ингээ өнөөдөр зэр тоглох зохион байгуулж байгаа. Тоглохгүй гэж шаардлахаар гээд ирсэн. Гал гараад тэгээд бас гэр амнаас хүүхдүүдээ Хүүхдүүд оролцохоор зэхисгаан зохио тэгээд өөрөө зэхисгаан зохидог. Гал аймаа аюултай. Хүүхдүүдээ эндүүгээ битээ тоглоорой. Би 8 дугаар зэхисгадаг. Би 5 настай. Гал сүнэгчвэл хүмүүсийг авадаг. Хүүхдүүдтэй битээ гал гаруулаарай. Би 8 дугаар цэцэрлэг. Би 5 настай. Намайг Амунгийн гэдэг. Эмчи. Дөрөв телеграмын инфицид Хэрэг галын аюул гарсан тохиолдолд та ой хэрийн төмөр гарч байгааг харуул онцгой байдлын албаны 101 болон 105 дугаарт нэн даруй залгаж байршлыг тодорхой хэлэх. 2 дугаарт хэрэг гал дөнгөж эхэлж байгаа бөгөөд таны амь насанд аюулгүй бол илээс шороо, нойтон модны мөчөр ашиглан унтраах орлого хийхийг. 3 дугаарт галын салхины эсрэг талаас зүхтаж ил задгаа талбай руу гарахыг зөвлөж байна. Аган шатны багаж ирсэн юм аа. За амжилттай унтраах. Дараагийн мэдээ, мотоцикл ба хамгаалах малгай арга хэмжээний хүрээнд мотоцикл мопед сураантай холбоотой хяналт шалгалтыг эрчимжүүлж байна. 2025 онд Дархан аймгийн хэмжээнд мотоциклтэй зам дээр услаж харамсалтайгаар 2 хүний амнаас охирсон юм
тоо мэдээлэл байдаг. За 2026 онд бол улсын хэмжээнд мотоцикл ба хамгаалах малгай нэгдсэн арга хэмжээг зохион байгуулалт ажиллаж байна. За энэхүү арга хэмжээний зорилго нь гэх юм бол өрн дулаан цаг ирж одоо мотоциклтай хөдөлгөөнд оролцох нь ихсэж байна. Тэгэхээр одоо энийгээ дагаад бас зам тээврээс бас өсөх хандлагатай байдаг. Тэгэхээр иргэд маань одоо энэ төрлийн тээврийн эрсдлийг жолоодож одоо замын хөдөлгөөнд оролцохдоо за өөрсдөө мэдээж их нийлэн хамгаалах хэрэгтэй тийм ээ, хамгаалах малгай бэйли мэдээж нэг онхолцсон тохиолдолд одоо хамгаалдаг хувцас гэдэг юм уу хамгаалах хэрэгслүүдээ за хоёрдугаар замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дөрмөө баримтлах хэрэгтэй тийм ээ, дөрмөө баримтлах замын хөдөлгөөнд оролцоогүй гэсэн бол зам тээвэр бас өөртөө тохиолдлууд бас их гарч байна. 16 наснд хүрээгүй, за 18 наснд хүрээгүй хүмүүс нөгөө сурраан мопед цахилгаан дугуйг бас унж их хөдөлгөөнд оролцож байна. Тэгэхээр сурааныг бол одоо мотоциклийн төрөлд хамааруулж байгаа. За 18 наснд хүрсэн ангиллын жолоодох эрхийн үнэлгээтэй хүн бол хөдөлгөөнд оролцсон. Тэгэхээр иргэд жолооч нартай бол энэ төрлийн зөрчил дутагдлыг гаргахгүй байх замын хөдөлгөөнд бас зөв соёлд оролцохыг цагдаагийн боловсон анхааруулж байна. За сурааныг мэдээж ангиллгүй хүн тээврийн эрсэл жолоодох юм бол зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 1 залт байгаа. За энэхүү залт нь болохоор эрхийн ангиллгүй хүн тээврийн эрсэл жолоодсон бол 401-жээр буюу 400 мянган төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авдаг. За хамгаалах малгай өмсөөгөө байж байгаа замын хөдөлгөөнд оролцох юм бол за зөрчлийн тухай 14-7-гийн 21 залтаар 11 буюу 10 мянган төгрөг торгуулийн арга хэмжээ авдаг. Мотоцикл унахдаа хамгаалах малгайгаа өмсөлгүйгээр хөдөлгөөнд оролцвол 11 буюу 10,000 төгрөг, насанд хүрээгүй хүүхэд сураан мопед унаж хөдөлгөөнд оролцвол 401 буюу 400,000 төгрөгөөр торгох хуулийн залттай. Зам тээврийн ослын статистикаас харахад ослын улмаас амнасаа алдсан нийт хүмүүсийн 20 гаруй хүн зөвхөн мотоциклтай холбоотойгоор осолцдог байна. Тиймээс та мотоциклтай замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар хангаж, бичиг баримт улсын дугаартай байхыг анхаарна уу. Манай телевиз иргэдээс ирүүлсэн гомдол саналын мөрөөр мэдээ сурвалжилгаа бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаад 20 орчим жил ургуулсан 8 төрлийн жимсний моддыг автомашины зогсоол барих нэрийдлэр хядах гэж байгааг оршин суугчид эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн талаар дараа сурвалжилгыг бэлтгэлээ. За тэгэхээр үзэгчтэй Дархан хотын хуучин ороолын 22, 23, 24 дугаар байрны зарим оршин суугчдын тухайд бол гомдол саналтай байгаагаа илэрхийлж манай телевизэд хандсан. За бид бүхэн яг одоо тус байр орон сууцны сөх буюу за цагаан өргөө сөөхийн дарагтаа уулзж байна. За иргэдийн зүгээс ямар байр суурь гомдол саналыг илэрхийлж байгаа юм та бас манай үзэгчд дэлгэрэнгүй танилцуулаад өгөхгүй юу? За яг ер нь бол ингэж байгаа бид нар энэ модыг тарих гэж мод бол зүгээр өөрөө ургадаг. 19 жил одоо миний цөөхөн хийсэн ажил энэ модыг тарьж ургуулж ингээд бүхэлд нь ингэж босгож өнтөө хүртэл байсан. Тэгээ өнөөдөр зам хийн гэсэн төсөв гаргасан гэдэг одоо энэ сандал мандал ширээ энэ сарвс сүйдэрч бүгдийг аваад тэр хэсэг нь бол одоо тэр хэсэг нь тэр ногоон хашаатай хэсэг нь бол бүр ингэж бүгдээрээ жимсний мод. Энд одоо Украинууд ургаж байна, чацарга нь ургаж байна, мойл ургаж байна, бөөрөлзг нь ургаж байна. Чаны одоо далайн хайлс гэдэг ургаж байна. Ийм одоо энэ жил одоо ташлаа гарч ирэх юм байна. Одоо яг тооцоолсноор ингээд тарьсан моднууд байгаа бүгдийн сүйтгэн гэдэг би таллаад ингээд сүйтгэж хийж болохгүй юм гээд хүмүүс болгоор нь зогсоолоод хүчил төрөгчтэй одоо мод маань ахмадууд бол мод нь хэрэгтэй байна бид нар байнга одоо энэ зогсоол хийгээд ингээд машинаар явж байхаар надад бол талбай байгаад байгаа байхгүй юу зогсоол хийх талбай одоо тэр зогсоол байна шүү дээ энэ зогсоолноос тэр од буудал хүртэл ингээд 20 хэдэн машин нааша хараад ингээд нийтдээ 40 50 машин тавих зогсоол хийх газар надад байгаа байхгүй. Тэгэхээр заавал энийг аваад тэрлүү модоо шилжүүлгээд байгаа байхгүй намайг. Тэгэхээр зэрэг би болвол тэнд нь зогсоолоо хийгээд өгөөч энийг үлдээчээч гэдэг л юмдаар л санал хэлээд байгаа. Тэгээ хүмүүс бол мод зөв одоо шилжүүлэн суулгаад урахгүй гэдэг хүмүүсээс асуугаар тэгээд харамсалтай санагдаад байна л да надаа бас тий энэ чинь мод ургамал гэдэг бол одоо хамгийн чухал зүйл байдаг. Одоо нөгөө ерөнхийдөө маань тэр юмдоо таргээд ах юм. Энэ тэр юмдын ингээ бүгдийг зүудэх гээд байгаад л үнэхээр юм бас харамсалтай санагдаад байна л дээ тэгээд. Саяас оршин суугчид хэллээ хүүхдүүд бүр өөрсдөө усалдаг тий. Ингээ 5-ын савнд усыг одоо энэ чинь 3 дахь үеийн одоо усж байгаа байхгүй юу? Эхний үеийнх нь бүр авгаа хүүхэд аваад хүрээд ирсэн. Биний тарьжсэн мод гэдэг одоо эхнэр хүүхдээ авчраад үзүүлдэг шүү дээ энийг. Тийм дурсамжтай болцсон байсан газар одоо дараачийн үеийн услаад одоо бүр жоохнууд нь бид нар шин 5-ын ундааны саваар ингээ зөөгд одоо бүр тэр зогсоолын наат манай бас жимсний мод байгаа. Тэндлүү хүртэл ингээ зөөдөг байхгүй юу? Одоо тэр хэдэн нарс байна. Би ингээ 8 нарсыг Монгол алтны захирал одоо мөнгө төр даргаа гэжсэн би 8 нарсыг маллах гэж зүтгэсээр хагаад 6-ыг нь ургуулад 2-ыг нь хүлжсэн. Тэгээд мод бол ургуулахад маш хүнд байхгүй юу? Тэгээд ингээд энэ сайхан болгоцсон юм аа устгуул нэхэр жоохон хүмүүс жоохон дургүй байна, би ч жоохон дургүй байна үнэн хэлэхэд. Авцгасаал барийг гэж байгаа тухайн одоо албан тушаал хүмүүстэй саналаа илэрхийлж үзүү. Ямар хариу илэрхийлж байна? Нодлон
Энэ дээр хийх нь гэхээр би альбом бичгээ бичээ, сөгөөгөө бичгээг энэ оршин суугчаа гарын үсгийг зураад энд биш тэнд хийгээд өгөөч гэж уулна энэ ундрах зөвлөхөд дарахтаа зургийг гаргаж аваач өгсөн байгаа. Хизэнээс хойш бас тэгж хандваа. 25 оноос. Тэгээд би тэр зураг мургаа өгөөд гарынхаа өсгөмсгөө зураад аваач өгсөн болохоор зураг төсвийн солиод миний хийх газар хийх юм бахтаа гэж бодож итэл сая хурж ирээд хуучнараа хийнэ гэл ингээл ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг надад бас харамсалтай энэ модондоо л харамсаж байна л дээ түүнээс. Иргэд бас нэгдэж эсэргүүцэж харамсаж байгаагаа яг нь ер нь бол хүмүүс одоо зогсоод машины зогсоол хэрэгтэй гэдэг дээр одоо яг гоё болох юм байна тийм байна гэж л байна л дээ. Тэгээд байрны урталт ингэж заавал 2 усгалтаа зам хийх шаардлага байна уу юу гэдэг дээр би бас дургуй байгаа. Хүүхэд гардаг ингээл байрнаас хүүхэд гардаг ордог. Тэгээ одоо энэ 22 дугаар байшингийн урталт надад намайг бол хурд сааруулагч хийгээд өгөөч. Нэг ганц урсгалтай зам шүү дээ. Энэ дээр хүмүүс хурдтай давхад байна. Хурд сааруулагч хийгээд өгөөч гэдэг төсөл тавиад байхад энд ингэ зүрдэг 2 урсгалтай зам тавих нь зөв буруу юу гэдэг дээр бас одоо санал өрөхгүй л байна л дээ. Тэгээ яг би хөгжлийн бодлогын хүмүүс ирж үзсэн, харсан. Захирч алганы ирж үзсэн, харсан. Тэгээ өчигдөр бол энэ компанийн орж ирэл энэ тэмдэглээ тавиад уул нь энэ модны чинь талыг авъя гэж хэлсэн. Тэгээ өчигдөрөө тэмдэглээ ихээр яг энэ модыг тэр чигт нь авахар тэмдэглээ хийчлээ. Тэгээ тэрэн дээр нь бас жоохон талын цус үлдээсэн бол гэсэн бодол байна л дээ. Бид тэгээ одоо энэ модоо ингээд засаад янзлаа доотлын цэвэрлээд ингээд явж яснаа өчигдөрөөс ингээд болчихлоо. Одоо энийг авах юм бол цэвэрлэж яах вэ? Энийг засаад доотлон мод ингээд боддгийн мөгөө байж яснаа. Энэ модыг чинь бол амьдруулах гэж их бодож штэ. Одоо ерөөсөө тэрэн дээр л одоо энэ модыг шилжүүлээд ургадаггүй гэж чинь тэрэнд л шилжүүлээ ургадаг бол ам алга байрлал солиолоо. Тэнд талбай байхад л энийг заавал ав гэж байгаад л хамгийн гол нь байна л дээ надад. Тэнд бол маш том талбай байгаа. Хуучин ороолын 24 дугаар байрны оршин суугчид хүүхэд багчууд хэдийгүй цагаан өргөө сүүхийн олон жил сэтгэлээ шингэн тарьж ургуулсан жимсний моцтыг хядах гэж байгаад инхүү иргэд эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Бид иргэдийн хүсэлтийн дагуу мэдээллийг иргэн сурвалжлах болно. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Автоёр болон өөрөө явах хэрэгслийн шинжлэгдсэн бүртгэл, албан татвар, техникийн хяналтын үзэлгийг хуваарийн дагуу тогтмол зохион байгуулж байна. Энэ тухай мэдээллийг Автоёрын төвийн дарга Батишгээс тодрууллаа. За жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн засгийн даргын захирамжаар одоо автоёрын хэрэгсэл болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн улсын үзлэг, явуулын үзлэг маань одоо 3 сум дээр 4 сарын 27-оос 5 сарын 15-ны хооронд зохион байгуулагдахаар бид нар бэлтгэл ажлаа хангаа явж байна. Өмнөх жилүүдтэй бид нар харьцуулахад ямар онцлогтой байх вэ гэхээр нэг сумд нэг 2-3 хоног илүү одоо ажиллахаар бид нар төлөвлөж байгаа. За энэ илүү ажиллах хугацаанд одоо юу хийх вэ гэхээр ялангуяа хонгор сум, орхон суманд энэ газар тариалан эрхэлдэг аж ахуйн иргэдийн одоо энэ өөрөө явагч хэрэгсэл энэ том авартай хүнд өдөөж хүн тээврийн хэрэгслүүд байна. Бүртгэлгүй олон жил одоо тээврийн онцлогоогүй ингээ яваад байдаг. За тэн дээр нь тойруулж одоо явуулын үзлэг зохион байгуулах боломжтой. Аж ахуйн нэгжүүд явуулаар үзэл одоо техникүүдээ парклаад явуулах боломжтой. За мөн малчид ялангуяа одоо 3 сумын малчид байна. Тээврийн хэрэгслээ одоо онцлогоон тэнцэхгүй тээврийн хэрэгсэл маань ингээд үйл ажиллагаа явуулахгүй байгаа мөртлөө татвар нь ингээд жил болгон явагдаад ингээд өөрснөө хөндрөл өчрүүлээд байгаа тээврийн хэрэгслүүд байдаг. За энийг хасалт хийх одоо ажлыг манай бүртгэлийн мэргэжилтэд очиж хийн. За ингээд энэ ажлуудыг ингээд нэлээд зогц хөнгөн шуурхаа үйлчлэхээр төлөвлөж байгаа учраас одоо бид нар ингээд энэ 4 сарын 27-наас эхэлж одоо үйл ажиллагаа явуулах төлөвлөж байна. Мэдээллийн хөтөлбөр Одко салоноос бэлтгэсэн сурвалжилгаар үргэлжилнэ. Бархан хотын Одко салон нь өсчин, маникюр, педикюр, сормос суулгалт, бариа засал, гуаша, спа үйлчилгээ, вакс, нүүр бүдэлт, мөн хувийн өнгө тодорхойлох гээд нэг дороос бүх төрлийн гоо сайхны үйлчлэгийг авах боломжийг бүрдүүлснээр онцлогтой. Мэргэжлийн туршлагатай артистууд үйлчлүүлэгч таны хүссэн уян хатан цагт хүссэн үйлчилгээг тань үзүүлж байна. Манай салоны ер нь алсын хараа зорилго нь чанартай бүтээгдэхүүнээр чанартай үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлнэ гэсэн зорилготой. Тэгээд ер нь бол ороод ирсэн хүмүүстээ сэтгэл хангалуун, тэгээд чанартай бүтээгдэхүүнээр гээд урд нь шуурхай үйлчлэгээ үзүүлэх зорилготой явж байгаа. Манай салонд болохоор Улаанбаатар хотоос ирсэн колор артист ажиллаж байна. Мөн мейкап артист, маникюр, педикюр, сормос артист гэдэг эдгээр маань яг дандаа мэргэжлийн өндөр түвшний одоо бариа гоо сайхан дээр нь болохоор яг мэргэжлийн эмч хүн ажиллах. Тэгээд одоо гуашаа дээр мэргэжлийн түвшинд гуашаа сураад ирсэн. Дандаа ер нь мэргэжилтэй дуртай тэрийгэ өсөж хөгжүүлж дандаа нөгөө төвшингээ ахиулдаг тийм хүмүүсд хамтарч ажиллаж байгаа.
Ер нь бол сүүлийн үед нөгөө нэг юм хөгжлөөр айгүйх орж ирээд танаа 24 цагийн цаг болцсон юм уу гэх. Тэгээ яасан бэ гэхээр шөнө 12 цагт ороод ирсэн чинь манай ус чи ажиллаж байна гинэ. Шөнө 1 цагт орж ирсэн чинь манай гоо сайхан маникюр дээр ч юм уу бэж гин гэж тэгж байгаа байхгүй. Ер нь бол тэгээд өөрчлөлөгч хэдэн цагт цаг авах боломжтой тэр үед нэрч болдог. Баяруудын үеүүдээр ер нь бол мейкап болон өсчин бол өглөө ер нь бол нэг 5 цагаас дандаа болцоо цагууд нь орж ирж идэг. Тэгэл ер нь үйлчлүүлэгчийнхаа хүсэл тохирсон цагийн үеэртэй тэрнээс тийм баригдсан цагийн үеэр гэж бол байх. Үсийн янзлуулсан өнөөрөө бодуулдаг те. Тэгээд цаашлаад нөгөө нэг юм гоо сайхны үйлчлэгээ авах wax pedicure гэдэг ч юм уу тэр мөрийг яг ингээ багцаар нь орсон үйлчлэгээнүүд бас байгаа. Маникюр, сормоос ингээд нэг доор нэг өрөөнд ороод авах бас боломжтой. Ингээ ер нь бүх үйлчлэгээнүүд дээр бэлгийн картууд байгаа. За би Отко салонтой хамтраад одоо 3 дахь жилдээ явж байна. За сормоос маникюрыг давхар хийдэг байгаа. За сормоос дээр минь ямар давталтай вэ гэхээр орос бүтээгдэхүүнээр хэрэгэлдэг байгаа. Орос бүтээгдэхүүн маань болохоор чанарын шаардлага хангасан. За хүнд хашил өгөхгүй хашлын эсрэг сорцтой гэсэн бүтээгдэхүүнүүд байгаа. За маникюр дээр болохоор Монгол, Орос, Солонгос гэсэн бүтээгдэхүүний сонголттой байгаа. За тэгээд сайн тогтооцтой тухайн үйлчлүүлэгчтэйгээ ярьж агаад ямар бүтээгдэхүүн хэрэглэх үү гэдэг энэ гураас сонгож үйлчлүүлдэг байгаа. Сормуусан дээр болохоор классик сормуус, 2D сормуус, 3D сормуус одоо сүүлийн үед болохоор залуу хүмүүс маань аним лаш, ил лаш гэдэг эффектүүдийг маш их хэрэгжилж байгаа. Тэрний дагуу ажиллаж байгаа. За хумсан дээр болохоор бид нар энгийн будалт, дүүргэлттэй будалт, хамгаалтын гэл, смарт хумс, поли хумс гэсэн юм сонголтуудтайгаар үйлчилж байгаа. За Откогчтой хамтарч ажиллахад маш таатай байдаг. Дандаа нөгөө шинийг ирэл хийлдэг. Бидрийг сургалт семинар хаана гоё юм бэ? За тийшээ бүгдээр явцгаая гэдэг тий. За удахгүй хонхны хоёр болох чинь манай дээр болохоор вакцины сонголтууд бэлгийн карт гэсэн үйлчлэгнүүд байгаа. Тэндээс сонгож аваад өсчин бол өсчинтэй нийт вакцины үйлчлэг авмаар байвал бас авч болохоор байгаа. Отко салонд мөн алжаа талах эмчилгээний эмэгтэйчүүдийн ядаргаа тайлж дархлаа дэмжих олон төрлийн барианууд хийгдэж байна. Холограф гуаша буюу суваг эцэг хөөгдөж хийгддэг эмчилгээний гуаша дан ганц нүүрэнд бус, толгой, хүзүү, мөр, цээжин хэсэгт хамт хийгддэг гэдгээрээ онцлогтой. Мөн нүүрний арьс чангалахаас гадна 5 цул 6 сав эрэхтэнд массаж хийгдэж өгдөг байна. Гар техниктэй ослуулан нүүрний өргөлцтэй массаж зэрэг гоо сайхны үйлчлэгч та авах боломжтой. Мөн Итали бүтээгдэхүүн ашиглан сууга бикини зэрэг бүх төрлийн вакснууд ч энд хийгддэг. 20 гаруй жилийн туршлагатай өсчин од гэрэл захиралтай Отко салоны хамт олон Испани улсын Тахи, Оросын албаны улсын Стел, Солонгос улсын Пласк зэрэг брэндийн дэлхийд алдартай сүүлийн үед тренд болж байгаа бүтээгдэхүүнийг ашигладаг бөгөөд охид өгүүдийн Солонгос Стелийн засвалтууд, үс будалт тайралтууд, кератин эмчилгээ гэх зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна. За манай салон ерөнхийдөө Тахи болон Стил, Солонгосын пластикийн бүтээгдэхүүнээр үйл ажиллагаа явуулж байгаа. Сүүлийн үед охтуудын дунд тренд болоод байгаа Butterfly болон шингэлгээтэй, шалгаатай тайралтууд, хөвгүүдийн Солонгос стилийн цэцлүүд хийж өгж байна. Салоны маань онцлог даваа тал гэх юм бол манайх өглөө 7:30-аас орой 22 цаг хүртэл ажиллаж байна. 2023 онд үйл ажиллагаа эхлүүлээд салоноо өргөтгөл ажлын байраа томруулаад одоо энэ чинь өсчин гоо сайхан маникюр, педикюр, мейкап, вакс, гуаша, барэ, гоо сайхан гэсэн чиглэлээр нийтдээ 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ер нь хаврын үйлдвэрлэлд хуурашаад, охтуудын үс ер нь агиох нөгөө эндүүсийн сэргийлээд үс маш их хуураш гэмтдэг болсон. Тэрэнд тохируулаад шулуулагчтай кератин гэдэг үйлчилгээ шинээр нэвтрүүлээд хийж байгаа. Тижэл нь алдагдаад өнгөө алдсан үсэнд илүү их тохиромжтой тийм үйлчилгээнүүдийг давхар хийж байна. За та бүхэн манай салоноор үйлчлүүлээрээ бүх үйлчилгээг нэг доороос хурдан шуурхай авах боломжтой. Хаяг маань болохоор шинэ хорооллын Том Томсо кофе шопын артлын S-Mark Дэмэн санта байрны хажууд талд Отко салон гэж байгаа. Үйлчлүүлэгчдийн хүсэлтэд нийцсэн уян хатан цагийн хуваар мэргэжлийн туршлагатай баг хамт олон цаг зав хэмнэж нэг доороос авах боломжтой цаг зүйлчилгээ, найрсаг, харилцаа, тав тухтай орчин энэ бол Отко салоны өнгө төрх. Хаяг шинэ хорооллын замын эсрэг талд Том Томс кофе шоптой байрны чанх арт талын 12 дугаар байрны нэг давхар. Холбогдох утасны дугаар 77 77 20 23. Төвөмсөй мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.